Ардчилсан нийгэм бол сүйдрээ нуудаггүй давуу талтай гэж би хэлэх дуртай. Гэтэл албан тушаалтнууд нээлттэй нийгэмд сүйдрээ харахаас айдаг болжээ. Бид өөрсдөө ч бидний сүйдрийг хүн харахгүй байна. Бидэнд сүйдэрч байхгүй гэж бодоод байгаа болохоос биш. Монголын хэрсүү ард түмэн та бидний сүйдрийг байтугай хөшигний ардах дараамигч нэвт шувт уншиж харж, эгдүүцэх нь эгдүүцэж, бухимдах нь бухимдаж, шоолох нь шоолж байна. Төрийн нийгэмд гүйцэтгэдэг эрхэм нандин нэг үлгэрлэл байдаг. Итгэлт төр байх, ард түмнийхээ сэтгэл чингсэн төр байхаар тэр нийлэрхийлэгддэг. Төрд очих ардын зам итгэлээр хучаастай байдаг гэж ярьдаг. Учир нь бүх шатны төрийн байгууллага, түүний удирдлага тухайн шатанда нийгмийн өнг, элит, манлайлагчийн тоонд зүй ёсоор ордог. Хамгийн сайхан санаа, сэтгэл, хүмүүнлэг алхам, сайн ажил үйлчилгээ нийгмийн манлайлагч хэсгээс гарч байх ёстой. Нэг үгээр хэлбэл шат шатанда манай шийдвэр гаргагчдаас, түүчээ улс төрчдөөс тэр сайхан чанар ханхалж, үйл ажиллагаа нь бусдад үлгэр дуурайл болж байх ёстой. Хэрв ийм байж чадахгүй бол төрдөө, төрийн түшээдтэй шийдвэр гаргагчдаа иргэд дургуутдаг, тэдний үйлдэл, шийдвэр иргэдэд ёс бус бохир харагддаг. Манай дарга нар ард түмнээ сонсоод бүс бүсээр зөвлөдөд байна. Ард түмнийхээ хэлж байгааг өнгө будаггүй, тэдний зөвлөгөөг элдв шүүлтүүргүй сонсож байгаа бол сайн хэрэг. Зарим хүний захидал бичгээс харахад эд зөвхөн сонсох гэснээ сонсож, зөвлөх гэснээ зөвлөж, өөрсдийн бодлоо эцсийн үнэнд тооцож байна гэсэн байх юм аа. Саяхан ард түмнээ сонсож хуралд суусан, ард түмнээ сонссон улсын их хурлын нэг эрхэм гишүүн надтай уулзсан. Тэр гишүүн хэлж байна. Ард түмнээ сонсох хуралд оролцлоо. Энэ хүмүүс чинь цуглахаараа нэг их л төр засгаа муу хэлэх юм, хараах юм, бүр үзэн ядаж байна гэж. Тэр эрхэм гишүүн бодлоо хуваалцахдаа монгол хэлэнд байдаг хэтрүүлгийн хэлбэр ашигласан байх. Иргэдийн үйлчлэгээнд очих мөнгө эрхэм гишүүний нэр төрийн үйлчлэгээнд зарцуулагдаж байгааг хараад иргэд бухимддаг. Төрийн нэрээр хийж байгаа хулгай хаа сайгүй гарлаа. Ямар ч хяналт алга, хариуцлага тооцохгүй байна гэж ирээд л хүмүүс ярих юм. Хэвлэл мэдээллийнхэн ч ярьж бичиж харуулж байна. Олонхын дэмжлэгтэй бол ямар ч хэрэг хийгээд тэр нь тогтоогдсон ч бай, албан тушаалдаа үлдэж байна гэж ярьж бичих юм. Уг нь 20 жилийн өмнө улсын баг хурлын нэг гишүүн засгийн газраас 20 дугаар тогтоол гаргах тухай мэдээлэл сонсцоод гэртээ харих зураа дэлгүүрээс хувийн мөнгөөр чихвчний магнитофон авсан хэрэгээр бүрэн эрхэн төдгөлзөж байсан юм а. Монголын хууль тогтоох байгууллагын олонх нь өнөө үеих шиг дандаа ийм увайгүй, улаан сайн байгаагүй. Монголын шинэ ардчилсан төрийн нэр хүндийг цэвэр тунгалаг байлгаж, төрийн нэрийг өөрийнхөө нэр нөхөрлөлд суужуулах, цагийн толбоос илүү эрхмэлдэг сайхан уламжлал манай парламентт ёсонд байсан. Тэр ариун ёс журмынхын төлөө, тийм өндөр босго тогтоосныхын төлөө, тийм цэвэр эрхэм ёс суртахуунтай байсныхын төлөө Монгол улсын байнгын ажиллагаатай ардчилсан парламент болох үүсэж байгуулагдсаных нь 20 жилийн өнөөдрүүдэд тохиож байгаа улсын баг хурлд түүний удирдлага гишүүдэд Монголын үе үеийн төр байнга талархаж явах ёстой. Тийм байдалд тэнцэж ажиллаж амьдрахын төлөө өн хойчийн улс төрчид төрийн албатууд нэн хичээж гарчгүй гаржуулах завхрал ёс суртахууны уруудалд оройтолтоос ичиж амьдрах хэрэгтэй. Эрхэм гишүүдээ, энэ удаагийн улсын их хурлыг болон засгийн газрыг ажил хийхгүй байна гэж хэлэх аргагүй. Ажил хийдэггүй, хийгээгүй улсын их хурл засгийн газар ч гэж байдаггүй юм. Том уурхай, том төсөл, том мөнгө тойрсон ажлууд яригдж зарим шийдвэр гарч байна. Харин манай их хурлын олонх засгийн удирдлагад нэг гэм байна. Суудл бялуу хуваах ажилд уургын морь шиг атлаа. Шудраг ёс ярихаар л суугаа хүн шиг чихэн дүлийн юм шиг болчих юм. Төрлөө хандсан ард иргэдийн дургүйцлийн нэлээд өндөр хөв дээрх байдалтай холбоотой. Хүмүүс биднээс мөнгөнийхөө амлалтыг биелүүлгэж шаардж байгаа нь үнэн. Гэхдээ түүнээс дутуугүйгээр нэгд нийгэмд шудраг ёсыг тогтоохыг
хоёрт ажил хийх боломж олгохыг хүсэж байна. Сангарагчаа даргын бүрэн эрхийг төдөлзүүлэх хэсэг шийдвэрийг гаргаж төвдөхгүй 3 сар болж байгаа нь оюу толгой ордыг ашиглах тухай 5 жил хэлэлцсэн байдлаас дутуугүй бухимдлыг ард түмнээс улсын их хурл эрх баригч рүү татаж өнөөгийн төрийн нэр хүндэд хохирол учирч буйг эрхэм гишүүд надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Өнөө маргааштай улсын хурлаас сонгогч олон алтан бороо оруулаад өгөөч гэж шаардах төлөв алга байна. Тэгжиж чадахгүй түүнийг монгол хүн өөрөө бүтээвэл бүтээн гэдгийг тэд мэдэж байгаа. Харин хариуцлага алдсан байж болох албан тушаалтан хайцаалаад байгаад л хүмүүсийн уур бухимдал үннээсээ хүрч байгаа нь мэдрэгдэж байна. Манай зарим нам гишүүд сонгуульдаа эрт орж байх шиг байна. Хамгийн гол нь сонгогчдынхаа юу хүсэж байгааг өнөөдрөөсөө ч дордож мэднэ. Ард түмэн алт зэс нүүрсний уурхайг тэдний оролцоо хяналттай улс нийгэм ирээдүй амьдрал ахуйд нь наалтцтай ашиглахад тэгтлээ дургуцахгүй. Харин авилга хүнд суртлын үүр уурхайг хөндөх цэвэрлэх ажилдаа их хурл эрх баригчид хойр хандаад байгаад л тэд бухимдаж байна. Төр ард түмэндээ үйлчлэх үндсэн үүргээс гадна маш чухал хоёр дахь үүрэг байдаг. Энэ бол нийтээр тогтсон хэв журам хуулийг нийгмийн гэрээг зөрчсөн, нийтийн баялгаас хулгай хийсэн, хумсалсан, төр ард түмний хүлээлгэсэн итгэлийг алдсан, олиггүй этгээдийг албан тушаалаас нь өөрчлөх, хариуцлага тооцох, алба үүргээс нь цаг тухай бүрт нь хөөж зайлуулах үүрэг юм. Энэ бол төрийн тодорхой байгууллагын бүрэн эрхээс гадна бүр улс нийгмийнхаа сайн сайхны төлөө төрөөс хийх ёстой чухал ажил нь. Энэ утгаараа төр тодруулбал манай их хурл бол ард түмэн албан тушаалтан хоёрын хооронд хариуцлага тооцох гүүр болдог. Түүнээс биш тэр хоёрын хооронд татсан хөшиг чулуун хан байж болохгүй. Хуулийн хэрэгжилтийг Монгол улсад хангах хянах үүргийг их хурл хэрэгжүүлдгийг жирийн иргэн бүр цээжээрээ мэднэ. Эрхэм гишүүд та нар ч хэлдэг. Хууль хэрэгжүүлэх ёстой үүрэгтэй албан хаагчаа толгой дээрээ гаргасан тийм төр, тийм хууль тогтоогчд, тийм хуулийн хэрэгжилтийг хянагчд байж болох уу? Бүр саналаа ил хэлэх өгөхөөсөө айдаг гишүүдтэй ардчилсан шудраг парламент гэж байж болох уу? Зарим нь өшөө авалтанд өрчих гээд байна гэж өчтөг сурагтаа. Гэмтэл хүний хэлдэг гэмтээ үг. Манай үндсэн хууль хүртэл улсын их хурлын гишүүн хүн саналаа илэрхийлэх баталгаа нь болдог. Хуулиар тусгаалan тогтоогоогүй бол саналаа улсын их хурлын гишүүд нээлттэй өгөх ёстой. Ардчлалын зарчим ч юм. Гэтэл саналаа нууцаар илэрхийлмээр байна гэд зөрөөд байдаг. Улсын их хурлын гишүүд бол баригдшгүй өшөө авагч биш ээ. Тэр байтугай далд нууц үйл ажиллагаанд хүртэл ил байх ёстой хүмүүс. Жирийн иргэн хүн гэмт хэрэгтнийг мэдсээр байж нуун дарагдуулбал хэрэг хүлээдэг. Мэргэжлийн хуулийн байгууллагуудынхаа гэмт хэрэг байж болзошгүй. Наривчлын шалгах шаардлагатай байна гэсэн тодорхойлт дүгнэлтийг авч уншаад мэдээд байгаатлаа асуудлыг дараад байж болох уу?